Орой минь сайхан амарч өнөр хүмүүжигчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Улсын хурал зарим салбарын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Одоогор улсын хурал дахь ардчилсан намын бүлэг болон Монгол ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвслийн бүлэг санал дүгнэлтээ гаргаад байгаа юм а. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. За улсын хуралд ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслөөр бол сангийн сайдад улсын хурлын гишүүн дас зэвгийн зоригтыг гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад харилцааны бодлогын зөвлөх пүрэв сүрэнг уул уурхай эрчим хүчний сайдад уул уурхай яамны төрийн нарийн бичгийн дарга жигждийг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Хологдох тогтоолын төслийг засгийн газрын хэрэглэх газрын дарга сайхан бэлэг улсын хурлын дарга инх болдод өргөн барьсан юм. Улсын хуралд харсан намын бүлгийн хувьд өчигдөр орой хурал засгийн газрын зарим гишүүнийг томилох ерөнхий сайдын саналыг дэмжихээр тогтсон байна. Хамгийн гол нь ажил олдохгүй байх, бодлого алдагдахгүй байх гэдэг асуудлыг бид маш их чухалчилж тавьж байгаа. Гадаад иргэн сайдын хувьд бол жишээлбэл олон улсын харилцааг мэддэг. Ерөнхийлөгчтэй бас гадаад улстай харилцаад хамтран ажиллах чадвартай гэдэг үзүүлэлтийг хамгийн дүнд харуулсан. Уул уурхай эрчим хүчний яамн дээр жигжид одоо төрийн нарийн бичиг байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бол гаднаас юм байна. Өөрөлдөл энэ өөрөө чиглэлийн яам учраас тийм ээ. Гаднаас байх хэрэгтэй юм байна гэдгийг дэмжсэн. Хамгийн гол нь энэ хүн бол тухайн яамныхаа үйл ажиллагаа маш сайн мэддэг учраас ажил боловсруулалтгүй үргэлжлэж явах юм байна гэдгийг харсан юм байна. Сангийн яамны сайдад нэр дэвшигч зоригт 2-3 жил парламент суусан. Тийм ээ, урдын 2 парламент суудсан. Эдийн засгийн бодлогын хувьд бол Монгол орны эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлогыг маш сайн юм ойлголттой юм залуу байгаа. Яагаад улсын хурлын гишүүнийг дэвшүүлсэн бэ гэхээр сангийн яам бол үндсэн чиг үүргийн яам. Үндсэн чиг үүргийн яам бол үнэхээр улсын хурлын бодлоготой өдөр тутам уялдаж идэг учраас бид нар бол улсын хурлын гишүүн байх нь зүйтэй гэдэг шийдэлээр хүрсэн. За зарим салбарын сайдыг томилуулах ерөнхий сайдын саналыг улсын хурал дахь Монгол ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан намын шударгаас эвслийн бүлэг дэмжиж байна. Бас зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад шударгаас эвслийн бүлгийн ахлагч Батцэргийг нэр дэвшүүлэх саналыг ерөнхий сайдад уламжлахаар болоод байгаа юм. Нэр дэвшигчийн 100% дэмжээ, хоёрдугаарт ер нь бол салбарын одоо бодлого гаргах хэрэгцээ орчныг илүү одоо боловсронгуй болгох дээр бол бүгдээрээ дэмжлэг үзүүлээд ажиллая л гэж манай гишүүд ярьж байгаа юм. Хэсэг өөрчлөлийн дагуу яам нь өөрчлөгдөөгүй бусад салбарын одоо сайдуудыг ямар нэг байдлаар өөрчлөх гэдэг юм уу асуудал хөндөж ярих шаардлага байна гэж эвслийн бүлэг ярьсан уу. Тухайлбал шадар сайдын одоо үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа тэр биш тав гишүүнийг сайдаас нь чөлөөлөх хэсэг асуудал яригдсан гэдэг утгаар бас хэвлэлд мэдээлэл гарч байна л да. Яг бүлэг дээр бол ийм асуудал яригдаагүй. Намууд дээр бол одоо манай нам дээр бол ийм Монголын үндэсний ардчилсан нам дээр бол ийм асуудал хөндөгдөөгүй. За харин сайдад нэр дэвшигчдийн талаар улсын хурал дахь Монгол ардын намын бүлгийн санал дүгнэлт тараахан гараагүй байна. Бүлгийн гишүүдийн хувьд улсын хурал зөвхөн шинээр сайдуудыг томилох биш, зарим сайдтай хариуцлага тооцох асуудлыг ч орхигдуулж болохгүй гэж үзэж байна. Нэгдүгээр бид нар давхар дээлтэй сайд нар улсын хурлын гишүүн сайд байх ёсгүй. Хоёрдугаарт нь бид нар өнөөдөр татан богдсон яамдын одоо сайд нарыг буцаагаад томилох асуудал байж болохгүй шүү. Гуравдугаарт нь хариуцлагагүй ажилласан сайд нараа зөвхөн одоо бүтцийн өөрчлөлт оруулж их 4 сайдаас гадна хариуцлагагүй ажилласан сайд нартай хариуцлага тооцох асуудлыг хамт оруулж ирэх гэсэн шаардлага тавьсан. За бидний тавьсан шаардлагаас үндсэндээ давхар одоо юу гэдэг нь те татан богдсон яамдын сайд нарыг давхар оруулж ирсэнгүй, дахиж оруулж ирсэнгүй. За бусад одоо шаардлага үндсэндээ биелээгүй байна. Ийм учраас Монгол ардын намын бүлэг бас энэ дээр ямар байр суурьтай байх вэ? Асуудлыг яад шийдэхэд ямар байр суурь илэрхийлэх үү гэдгийг бас өнөөдөр хоролдож одоогийн байдлаар эцсийн шийдэлд хүрээг байна. Хариуцлагын асуудыг аль салбарын сайд дээр явах ёстой гэсэн. За маш олон салбар байгаа шүү дээ. За улсын хурал сайдад нэр дэвшигчдийн талаар бүлгүүдийн санал дүгнэлт бүрэн гарсан нөхцөлд холбогдох байнгын ороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх юм. Харин засгийн газрын бүтцийн өөрчлөлтөд нийцүүлж засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаараа үргэлжлүүллээ.
Монгол Улсын засгийн газар хоорондын комиссийн 18 дугаар хуралдаа Улаанбаатарт 3 өдөр үргэлжилж өнөөдөр дуслаа. Энэ удаагийн хуралдаанаар байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуул өнгөрүүлэх тухай манаатлын саналд Оросын тал судалж үзье гэсэн хариу өгсөн бол Алтан булаг Улаанбаатар замын үд чиглэлийн хурдны 1000 км авто замыг 3 жилийн хугацаанд барьж байгуулах санамжчигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ удаагийн Монгол Улсын засгийн газар хоорондын комиссийн уралдаанаар Монгол Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэлбэр, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Монгол Улсын хамтарсан Эрдэнэ төлөвлөөр Монгол Улс Цэвэтмэд компани Улаанбаатар төмөр зам нэгдлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хоёр орны худалдааг эрчимжүүлэх дэд үтц, уул уурхай, барилга, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд энэ удаагийн комиссийн хуралдааны гол хилцэх асуудлууд ажиллаа. Өнөөдөр хилцэд тохирсон асуудлуудаар дэлгэрэнгүй протокол байгуулж гарын үсэг зурлаа. Монгол Улсын хамтарсан Эрдэнэ төлөвлөөр Монгол Улс Цэвэтмэд компани Улаанбаатар төмөр зам нэгдлийн үйл ажиллагааны үр ашиг дээшлүүлэх, хоёр орны худалдааг эрчимжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, дэд үтц, уул уурхай, барилга, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлууд анхаарлын төвд байсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард Москва хотны олсон засгийн газар хоорондын комиссийн 17 дугаар хуралдаанаар нийтдээ 43 ажил хийхээр хоёр тал төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 13 ажил нь хэрэгцсэн, 4 нь огт хэрэгжээгүй, 30 нь хэрэгжих шатандаа явж байна. Ийм дэд хороодын ажлыг эрчимжүүлээ, худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бомбын нэгдсэн захиргаатай болсон. Мөн Монголоос тус улсад ажиллах худалдааны байнгын төлөөлөгчийг томьсон. Алтан булаг бомбыг шинжлэх асуудлыг одоо эхлүүлээд байна. За мөн 2015 оны 1-р сард Монгол Хятад Оросын төмөр замын ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. За дараагийн засгийн газар хоорондын комиссийн хуралдаанаар бизнес форумыг зохион байгуулахаар хоёр тал тохирлоо. За өнөөдөр мөн Алтан булаг Улаанбаатар замын үе чиглэлийн хурдны авто замыг байгуулах санамж өчигт Чингис Land Development Оросын талаас Dail строй механизаци компаниуд гарын үсэг зурлаа. Проект очень значимый. Монгол улсын санаачилсан талын зам үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, Оросын холбооны улс Монгол улс бүгд найрамдахтад ард улсыг холбосон 21-р зууны тээврийн коридорыг байгуулах нь Орос холбооны улсын нийт эдийн засгийн хувьд тэр дундаа Оросын алс орнууд Сибирийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм а. БД Азийн автозамын нэгдсэн сүлжээний АНЗ чиглэлийн хурдны автозамыг бүтээн байгуулах энэхүү олон талд үнэнхүү далаастай төслийн хэрэгжүүлэлтэнд Оросын холбооны улсыг төлөөлөн гар бие оролцох боломж олцсонд гүнээ талархаж байгаа. Энэ замаар Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад улс руу, бүгд найрамдах Хятад улсаас Оросын холбооны улс руу ачаа эргэлт нэмэгдэх, транзит тээвэр нэмэгдэх ийм одоо үүрэгтэй зам юм аа. Энэ зам нь нийтдээ 1000 орчим километр урттай Алтан булгаас Улаанбаатар хотыг тойрсон мөн урагшаа замын үд гэсэн чиглэлээр явна. Санхүүжилтийг ойролцоогоор 10-аас 12 тэрбум доллар гэж үржилсэн байдлаар тооцоо гаргаад байгаа. Одоо техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болчихсон. За бүтээн байгуулалтын ажлыг 2.5-аас 3 жилийн хугацаанд хийж нийтдээ хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод 30 гаруй мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ. Хамгийн гол нь Монгол болон Хятад Оросын чиглэлийн транзит тээврийн хэмжээ эрс нэмэгдэн гэж үзэж байна. Манай сурвалжлах хэсгийн мөнгө найрамдах Австри улсаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар цаг үр мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Австри Монгол хоёр улс олон зүйлээрээ ижил төстэй. Бид адилхан эзэнт гүрэн байсан, харин өнөөдөр далайд гарцгүй том гүрнүүдийн дунд оршдог. Гэхдээ бидэнд сул талаа давуу талуулган ашиглах боломж байгаа гэж Австри Монголын бизнес форумыг нээхдээ Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж онцлсан байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр орны эдийн засгийн харилцааг улам сайжруулах зорилготой энэхүү форум 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм а. Хэдийн Монгол-Австрийн гадаад худалдааны эргэлт бага боловч сүүлийн 3 жилийн хугацаанд дандаа өссөн үзүүлэлттэй байгаа мэн. Өнөөдөр Австриас манай улсад нийлүүлсэн болоод хөрөнгө оруулсан 22 аж ахуй нэгж бүртгэгджээ. Тэдний олонх нь уул уурхайн салбарт ажилладаг. Харин манай талаас ноос ноолрон бүтээгдэхүүн бэлэн хувцсны цөөн тооны үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд Австриаст байдаг юм байна. Цаашид уул уурхайгаас гадна эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд үтцийн салбарт хамтрах боломжуудыг талууд ярилцаж байна. Австри улс эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг сэргээгдэх эрчим хүч буюу салхи усан цахилгаан станцаас хангадаг.
Усан цахилгаан станцын тухайд дэлхийн хамгийн өндөр технологиг бид эзэмшдэг. Энэ салбарт бид хамтарч болно. Бид жижиг улс гэхдээ бидэнд давуу тал байгаа. Том улс том корпорациудын элдв лобби бидэнд байхгүй. Бидэрт байж байгаа илүү давуу тал маань их сайхан салхитай Монгол орн бол дандаа нарлаг байдаг. Тэгэхээр энэ Австрийн өндөр технологиг одоо Монголд нутагшуулах асуудал бол одоо их чухал байгаамаа. Тэгээ бид нар яг энэ Монгол Европын холбооны төвөөс 10 гаруй жил энийг бол судалсан. Тэгээ энэ чиглэлээр бол бид нар бас өнөөдөр хамтарч ажиллах болцоо хамгийн гол нь байгаа. За зөвхөн энэ төдөөгүй бусад ер нь их олон салбарт уул уурхайн салбарт ч юм уу тэр хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн эдгээр өндөр технологи бол нутагшуулах шаардлагатай байгаа. Австри Монголын бизнес форумд хоёр талын 250 орчим компани төлөөлөлжээ. Жилээр хөр энэ форумын ач холбогдол өрн нөлөө нэмэгдэж байгаа. Тиймээс ч оролцогчдын тоо эзэсгэснийг зохион байгуулагчид хэлж байна. Энэ жилийн хувьд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж болоод бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Фишер нар өөрийн биеэр оролцож форумыг нээж үг хэлсэн нь хоёр орны харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам илүү хөгжүүлэхэд хоёр талын төс засгийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэхийн илэрхийлэл гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Бид Монгол улсад хоёр чиглэлээр ажиллаж эхлэв байна. Нэгдүгээр нь уулуурхайн салбар бөгөөд Сүхбаатар аймгийн нутагт цэцэлд толборлож Монголд үйлдвэрлэв гэсэн шашигтай эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Харин хоёрдугаарт мэргэжлийн боловсролын салбарт орж ажиллах төлөвлөгөөтэй байна. Би Америк нэгдсэн улсын иргэн энэ форумд оролцож байгаадаа баяртай байна. Монголчууд бүх төрлийн жимс хүнсний ногоо болон загсыг хятад улсаас авдаг. Энэ нь тэмч баталгаатай байж чаддаггүй. Тиймээс хамгийн цэвэр найдвартай жимс хүнсний ногоо бас загсыг Монголд нийлүүлдэг бизнес хийхийг би хүсэж байна. Би өөрөө эмч хүн. Монголд нас баралтын гол шалтгаан болсон элгэний хорт хавдрын эсрэг тууштай арга хэмжээ авахыг бас хүсдэг юм аа. Инженерийн шугам сүлжээг маш сайн зохион байгуулж одоо чаддаг юм байна. Туршлага өндөртэй юм байна. Дээрээс нь бас хүүтэн оронд ажиллах, хүүтэн оронд эрчим хүчийг яаж бага хэмнэлтэйгээр зарцуулж, энергийг яаж хадгалах уу, бас энерги яаж гаргах уу гэд зохион байгуулалтын хувьд бол туршлагын хувьд бол нэлээд туршлагатай тийм компаниудтай таарч байна. Форумын үеэр хөрөнгө оруулалтын газрын дарга Жавхланбаатар Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин сэдвээр Австрийн талд мэдээлэл өгсөн. Харин Монгол улсын уул уурхайн бодлого томоохон төслүүд сэдвээр уул уурхайн дэд сайд эзэд болон илтгэл тавилаа. Бүгд найрамдах Австри улсад албан ёсны альчлал хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржид Австрийн үндэсний зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карл Хайнц Копф бараалгалаа. Ноён Карл Хайнц эхлээд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржийг Австри улсад албан ёсны альчлал хийж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Монгол Австри улсуудын хооронд адил төстэй талууд олон байдаг. Монгол улсын ерөнхийлөгч Австри улсад хамгийн сүүлд альжилснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Сүүлийн 25 жил Монгол улс маш эрчимтэй хөгжсөн. Монгол улсад өрнөсөн өөрчлөлт тайван замаар мөн таны оролцоотой хийгдсэн гэдэг бидэнд маш сонирхолтой байна гэж хэлсэн байна. Парламент дахь бүлгүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын хэлхээ холбоо нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байдгийг харгалзан манай улсын хурлд Монгол Австрийн парламентын бүлэг байгуулагдсан ажиллаж байгааг ерөнхийлөгч Элбэгдорж энэгээр онцоллоо. Австрийн үндэсний зөвлөлт мөн Монгол улстай харилцах парламент хоорондын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээ. Парламент дахь хоёр талын бүлэг хоорондын харилцааг тогтоож, туршлага мэдээлэл солилцох, харилцан ажлаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Австри улстай хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн салбарт төлхөө хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэдгээ Монгол улсын ерөнхийлөгч илэрхийллээ. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ жил ерөнхий сайдын багцаас хөрөнгө оруулж хүүхдийн зүрхний нарийн-хвчилсэн онцлогоо судсан дотор эмчилгээ хийдэг тоног төхөөрөмжийг сурлуулсан. Нарийн мэрэгчлийн төхөөрөмжөөр өнгөрсөн сараас эхлэн эмчилгээ онцлогоог хийж 11 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Алтан уяг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судасны засгийн үйл ажиллагаатай танилцлаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зүрхний мэс заслын тасагт Герман улсын Siemens фирмийн RTC нэртэй тоног төхөөрөмжийг суйрлуулсан байна. Энэ төхөөрөмжөөр зүрхний төрөлхийн эмгэгийн 20-24%-ийг мэс заслын бус буюу судсан дотор харгаар орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эмчлэх юм байна. Өөрөөр хэлбэл ил зүсэлт хийхгүй судсан дотор хагалгаа юм.
Энэ хагалгаанд орсон хүүхэд 1 хоноод л эмнэлгээс гарах боломжтой. Өмнө нь энэ төрлийн хагалгааг манай улсад урилгаар ирсэн гадны эмчнэр л хийдэг байсан бол одоо Монгол эмчнэр өөрсдөө биедан хийдэг болж байгаагаараа онцлог юм а. Зүрхний гажгийн тохиоллын тоо гэх юм бол манад бол одоогоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд бол нэг 1500-аад эмчилгээ шаардлагатай хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдийнхээ бол нэг 20-25%-ийг нь бол бид нар энэ шинэ байгуулагдсан катетерийн ангиографийн онцлогоо эмчилгээний тасагтаа бол одоо эмчлэх ийм боломж бол бүрдээд байна. Одоогоор энэ төхөөрөмжийн тусламжтайгаар 11 хүүхэд эмчилгээ онцлогоо хийлгэсний нэг нь 4 настай Янжинлам охин. Зүрхний төрөлхийн эмгэгтэй байсан түүнд судсан доторх эмчилгээ хийсэн байна. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа гэж Янжинламын аав ээж нь хэлж байсан юм а. Монголын эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшилтэй хандаж энэ их наслын үндэсний төв дээр энэ зүрхний катетрийн лабораторийг нээж анхудаа хамрагдаж хүүхдүүд маань амжилттай сайхан боллоо. Тэгээ энд их баяртай байна. Одоогоор судсан доторх эмчилгээг 2-оос дээш насны хүүхдэд хийх боломжтой байгаа. Эмчилгээний үеэр зүрх уушгины үйл ажиллагааг орлог төхөөрөмжийг нэмж суйрлуулах юм бол нараа хүүхдэд энэ эмчилгээг хийх боломжтой болно гэдгийг эмчнэр хэлж байсан. Өнөөдөр ерөнхий сайд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ дээрх төхөөрөмжийг авах хөрөнгийг нь шийдвэрлэж өглөө. Одоо хүүхдийн зүрхний хувьд бол одоо маш сайхан нөхцөл бүрдэж байгаа байхгүй. За нээлттэй хаалгаа хийх боломж тэр үед нөгөө зүрхийн юуг нь байдаг уушиг зүрхийг орлуулдаг. За тэрнийг аваад өгч. Одоо ийм үнэтэй сайт юм авчиад энийг байнга ингэж нөгөө ашиглаж байнга ашиглана гэдэг чинь байнга зардлага гарна. Тэгээд тэр зардал юмаа бол дандаа төсөвдөд тусгаад тэгэл явах хэрэгтэй. Энэ тоног төхөөрөмжүүдээр ажиллах нарийн мэрэгжлийн эмчнэр Солонгос, Япон, Америкийн нэгдсэн улсад бэлтгэгдсэн байна. Цаашдаа тоног төхөөрөмжөө сайжруулж боловсон хүчнээ чадварчуулснаар 3 жилийн дараа гэхэд зүрхний төрөлхийн эмгэгийг дотоодоо 100% эмчилж онцлох боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Гэр хорооллыг дахин төлөвлөх талаар ярихад сонгуулийн шоу хийж байна гэх хүмүүс олон байсан. Харин өнөөдөр дахин төлөвлөлтийн ажлын эхний үр дүн үзэж байна гэж хотын дарга Батүл хэллээ. Яг өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг 34 аж ахуй нэгж гардан хийж байна. Эдгээрээс эхний аж ахуй нэгжийн ажлын үр дүн гарч байгаа юм а. Сонгон хайрхан дүүргийн иргэн Батчаргал гэр хороолол төв зам дагуу халуун хөтөө өсгүй газар цайны газар ажилладаг байжээ. Жилийн өмнө түүний амьдарч байсан газар гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон. Одоо тэр орон сууцны нэг давхарт үйлдвэрлэл үйлчлэгээний зорилтоор 190 гаруй метр квадрат байрны эзэн болжээ. Гэр хорооллын нөхцөлтэй ажилладаг байсан. Дотор одоо галгаатай, зөөврийн устай одоо ийм нөхцөлд бид нар одоо 14 жил бид нар одоо үйл ажиллагаа эрхэлж явсан. Тэгээд одоо энэ нийслэл одоо засаг даргын одоо санаачлахаар одоо явагдаж байгаа одоо энэ дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд бид нар хамрагдаад одоо энэ барилгаас бид нар үйлчлэгээний зорилттой яг өөрийнхөө үндсэн квадрат метр авч чадсан. Бид нар бол одоо яг ингэж ажилласан одоо иргэдийн төлөөлөл байгуулад хүсэл сонирхлоо нэгтгээд ийм байж чадах юм бол одоо компанитайгаа яг одоо үндсэн гэрээгээ бол байгуулад ингээд явхад бол илүү төхөмтэй болж байгаа. Бачаргалтай яг адил 13 иргэн сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хороонд зам дагуу газар эзэмшиж дэлгүүр хоршоо ажилладаг байсан байна. Тэд бүгдээрээ орчин нөхцөлөө сайжруулж орон сууцны 2 давхарт үйлчлэгээний зориултын байртай болсон байна. Мөн энд хашаа байшинд амьдардаг байсан 160 гаруй иргэд орон сууцтай болж байна. Энэ бол сонгон хайрхан дүүргийн ханы материалын орчмоор хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүн юм а. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд нийт 24 байршил хамрагдана. За энд 1500-аад га газар байгаа юм байна. За үүний нэг сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хороо гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаж хамгийн анхны 168 айлын орон сууц шинээр ашиглалтанд орж байна. Яг одоо миний зогсож байгаа газар бол сонгон хайрхан дүүргийн 5 6 дугаар хорооны нутаг дэвсгэр. Ирээдүйд энд 2000 айлын орон сууц шинээр баригдаж ирээдүйн нийслэлийн хотын төв болох юм байна. Сонгон хайрхан дүүргийн 5 6 7 дугаар хороо ханы материал орчмын 130 га газарт Here Properties компани дахин төлөвлөлт хийхээр шалгарсан байна. Өнгөрсөн оны 5 сараас эхэлсэн ажил энэхүү жилийн дотор биелэлээ олж гэр хороолд амьдарч байсан иргэд орчин нөхцөлөө сайжруулж чаджээ. Бүр их гайхалтай юм бол Here-гийн иргэдтэй бол маш сайхан тохиролцоо хийсэн гэж би дуулсан. Иргэдний сэтгэл хангалуун байгаагаа телевизээр ярьж ирсэн. Хамгийн гайхалтай нь Улаанбаатарт одоо би энэ шиг чанартай баригдсан байр их ховор гэж бодож байна. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр зэрэг орох байшин
өөрсдөө одоо орж амьдрах тэр байшингаа хүмүүс нь өөрсдөө барилдсан. Энэ дээр бол нийтдээ бол 450 айл одоо оршин суудаг. Яг одоо хашаа гэр оролт гэсэн үг тийм. Энээс нь бид нар одоо үндсэндээ 10% 40 айлын газрыг чөлөөлсөн. За одоо бол үндсэндээ 400 айлын орон сууцны одоо барилга угсралтай ажил явагдаж байна. За 168 айл орон сууц бол дуусж байна. Тэгээ цаашдаа ирэх жил бол одоо үндсэндээ 100 цаана одоо 240-50 айл орон сууцаас гадна нэмээд бас 180 айл орон сууц бас нэмэгдэж баригдана. Сонгон хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо ханы метрал орчмоор 650 гаруй нийт талбарт одоогоор 8870 гаруй иргэд амьдарч байгаа юм байна. Энэ хавийн газар дахин төлөвлөлтөнд орсноор эх 2015 он гэхэд 2000-аас 4000 айлын орон сууц шинээр баригдана. Дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаыг анх удаа иргэдийн оролцоотойгоор сонголоо. 6 нэр дэвшигч хотын амгалан тайван байлгах мөрийн хөтөлбөр боловсруулан өрсөлдсөн байна. Тус албан тушаалд олон нийтээс хамгийн өндөр оноо авсан Болдбаатарыг өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад аль бие ёсоор томиллоо. Иргэд анх удаа өөрсдийнхөө амгалан тайван байдлыг хинээр хариуцуулж хамгаалуулахаа сонголоо. Тэдний энэ сонголт цаашдаа олон нийтийн төлөө үйлчилдэг бүх байгууллагад мөрдөгдөх эхлэл юмаа гэж хотын дарга тодтогч байна. Сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн нэр дэвшигчид бүгд цагдаагийн даргын үүрэг хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх, иргэдийн төлөө юу хийх тухайга ил тод мэдээлж санал асуулга явуулсан учраас энэ бол нийслэлийн хувьд иргэдтэйгээ нээлттэй ажиллах нэг том дэвшил болохыг ч нийслэлийн засаг дарга хэлсэн юм а. Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад нэр дэвшиж хамгийн их оноо авсан Болдбаатар иргэний төлөө найрсаг цагдаа хөтөлбөрийг боловсруулж 8 зорилт тавьсан. Тэрээр цаасан дээр буусан дээрх ажлаа одоо амьдралд хэрэгжүүлэн гэдгээ хэлж байна. Иргэний төлөө найрсаг цагдаа хөтөлбөр боловсруулсан энэ хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд явагдах зохион байгуулалт ажиллаж байгаа. Ер нь нийслэл хотын бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтын шинжилгээ өөрчлөгдөж байгаа иргэдийн үйлчлэг, иргэдийн сайн сайхны төлөө ажиллах цагдаагийн байгууллагыг хэрэгжүүлэхийн төлөө үйлчлэг зохион байгуулж ажиллана. Болдбаатар өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хилцээс мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, Дундгой аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хилцээний дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, Сонгон хайрхан дүүргэх цагдаагийн хилцээний даргаар ажиллаж байжээ. Мөн тэрээр 2012 оноос нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны 2 дугаар сараас тус газрын даргын төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Дэлхийн улс орнууд газар зүйн байршил онцлогоос шалтгаалan өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд дахин таниулан сурталчилж их хэмжээний ашиг олох боломж нээлттэй байдаг юм байна. Үүний тод жишээ бол Франц улсын шампань мөч юм а. Ядруухан амьдралтай байсан иргэдэн 150-аад жилийн өмнө өвөрмөц амттай усан үзмээрээ дарс үлдэрлэж үүнийг олон улсын оюуны өмчийн газарт бүртгүүлжээ. Яг ийм зарчмаар Монгол улс хөдөө аж ахуйн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээ улс орнуудад экспортлох боломж байгааг өнөөдөр болсон газар зүйн заалтын хамгаалалт хамтын ажиллагаа хөдөөгийн хөгжлийн семинарын үгээр мэргэжилтнүүд онцоллоо. Нийт үйлдвэрлэгч газар зүйн заалт гэдэг нь газар зүйн тодорхой гарал үүсэл, чанар, нэр хүнд тухайн газар нутагтай холбоотой онцлог шинжтэй бүтээгдэхүүн хэрэгэлдэг тэмдэг юм байна. Францын шампань дарс дэлхийн 170-аад оронд энэ тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулдаг. Өнөөдрөөс эхлэн манай улсын оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авч өөрийн брэнд дарсаа худалдаалж эхэлж байна. Одоо Монголын салбар тэгээд манай хамтын ажиллагаа хийж байна. Энэ өнөөдрийн чоргааны семинар тэгээд яаж Монгол Франц тэгээд хамтын ажиллагаа манай Францын туршлаг, уртуктэй туршлаг Монгол өгөх дамжуулах борно. Франц улстай адил бид ч мөн чацарга нь махан бүтээгдэхүүн, айраг зөвгийн бал, ноос ноолорон бүтээгдэхүүнээ дэлхийн олон орны оюуны өмчийн газарт бүртгүүлж худалдаалах боломж нээлттэй. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам олон улсын оюуны өмчийн газар, Европын холбоо, Австрали, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америкийн нэгдсэн улс зэрэг 10 гаруй оронд Монголын ноолорон бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаар худалдаалахаар ажиллаж байна. Бид ноолорон бүтээгдэхүүнийхээ ердөө 3% экспортлдог бол дээрх орнуудад газар зүйн заалтаар экспортлсноор
төлөө хэмжээг нэмэгдүүлж 300 тэрбум төгрөгийн борлуулалтыг нэг их 80-аас их хэмжээнд хүргэх боломжтой юм байна. Энэ хаан ширхэгт маань гэсэн хаан ширхэгт гэдэг гэрчлэг тэмдэг маань бол гарч ирснээр үйлдвэрүүдэд ямар давуу тал үүсэх вэ гэхээр өнөөдрийн байдлаар гэхэд нэг цөөн хэдэн үйлдвэрүүд тийм ээ манай томоохон хэдэн говь гоёо эрмэлж гэх юм уу тодорхой хэмжээний үйлдвэрүүд бол маш бага бүтээгдэхүүнийг бол өөрсдийнхээ нэрээр гадаад зах зээл дээр гаргаж байна. А ихэнх бүтээгдэхүүн маань дундын зуурчлагчдад одоо дамжаад өөр нэрээр гарч байгаад одоо нууц биш. Тийм учраас бид нар энэ дээр Монголын бүтээгдэхүүн, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг л одоо гаргаж ирэх зорилготой. Тайван, Франц улс увсын чацарганыг сонирхож эхэлсэн. Хэрвээ бид газар зүйн заалтаар бараа бүтээгдэхүүнээ экспортлж чадвал эдийн засгийн хувьд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна гэж хэллээ. Энэ бүтээгдэхүүн ингэж үйлдвэрлэж энэ бүтээгдэхүүн цар хүрээ өргөжж байгаагаар тэр улс орны дотоодын одоо бидний инженеэр хэлдэг ажлын байрнаас өсөлээд эдийн засгийн оролт нь бол энэ агуулгаараа бол их нэмэгддэг зүйлтэй. Одоогоор бид газар зүйн заалтаар нэгч бүтээгдэхүүнээ улс орнуудад экспортлж эхлэегүй байгаа юм. Манай улс өнгөрсөн жил сарлагын хөврөө оюуны өмчийн газартаа бүртгүүлсэн. Одоо олон улсад бүртгүүлэхээр ажиллаж байна. Ноолуран болон хөврийн бүтээгдэхүүнүүдээ олон улсын газар зүйн заалтад бүртгүүлчихвэл Монгол гэсэн брэнд дэлхийд дахинд танигдах эхлэл болно гэж үзэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүл ажиллагааг дэмжих зорилгоор төлсөн татврын 90%-ийг буцааж болгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр сангийн яамнаас хуулийн төслийг боловсруулад байгаа. Үнэхээр ч татвараа тогтмол төлдөг хэрнээ өсөж дэвжиж чадахгүй байгаа жижиг байгууллагуудын нуруунд дээр хэтэх ачаа өрүүлдэг нь одоогийн хуулийн гажуу тогтолцоотой холбоотой гэж татвар төлөгчид шүүмжилж байна. Тиймээс бид бизнесээ дөнгөж эхлэж байгаа байгууллага хувь хүмүүст одоогийн татврын тогтолцоо ямар хүндрэл дарамт үүсгэж байгаа асуудлыг хөндөн сурвалжлаа. Зүүн айлын Одконтех барилгын материалын төвд жижиг лангуу түрээсэлж бизнес эрхэлдэг энэ нэмэгтээ татвараа тогтмол төлөгчдийн нэг. Түүний жилийн орлого 500-аас 600 сая төгрөгийн хооронд эргэлддэг. Гэхдээ татварт бараг 40% нь явчихдаг болохоор бизнесээсээ олсон ашгаараа компани өргөдгөх, хөгжүүлэх боломж байдаггүй болохоо ярьж байна. Зөвхөн хэдхэн компанитай хүмүүсээр л төлөвлөнө гэдэг тэр нь болохоор айгүйх өндөр эрсдэл учраас их өндөр татвар төлөгдөд байдаг учраас энэ улсууд чинь бас аж ахуйн нэгжийн цаашаа өргөжих, дээшлэх, дэвжих тийм талаар айгүй таарах юм шүү дээ. Пүрэвд орж шиг татварын дарамтаас болж үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй яваа олон хүмүүс энд үйл ажиллагаа явуулж байна. Одконтех компани түрээслэгчид болох эдгээр хүмүүс бүгд шилдэг татвар төлөгчид. Тэд татвараа тогтмол төлөх шинэ аргыг салбартаа эхлүүлж, орлого нь тодорхойгүй иргэн аж ахуй нэгжид патент олгодог болоод 11 жил болж байна. Хүн бүрийн нэр регистр бүхий цэнхэр тамгаар орлогоо тооцоолдог энэ туршлагыг одоо 100 айлын бүх барилгын материалын төвөд хэрэгжүүлдэг. Гэвч татвараа яаж хамгийн сайн төлдөг байх үлгэр жишээг үзүүлж байгаа энэ компани түрээслэгчид бүгд татварын дарамтаас болоод л бизнесээ өргөжүүлж чадахгүй яваа хүмүүс. Торнуудын татварт их өртөө байд юм байна гэж ойлгосон. Сар сард нь гаргадаг. Тэгээд ингээд тайлангуудыг нь харахаар одоо аж ахуйн нэгжгүй ам нь болохоор өөр багтаа хэрнээ нүүт нь 10 эдэн сая 20 эдэн сая болцсон. Тийм байдаг. Хэрвээ үнэхээр энэ сангийн амнаас хилцэгдэж байгаа тэр хуулийн төсөл өргөн баригдаад батлагдвал эднэрт бол бас дараагийн одоо үйл ажиллагаагаа бизнесийнхаа одоо хүрээгээд хэлэхэд бол их боломжтой болох байх гэж байна. Яг ийм хүндрэл тулгарч байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, бизнесийг дэмжихийн тулд хууль эрх зүйн хөшүүрэг хэрэгтэй гэж засгийн газраас үзэж байна. Шинэ хуулийн төсөлд 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн төлсөн орлогын албан татварын 90%-ийг нь буцааж олгодог байх заалт тусгагдаад байгаамаа. За бид нэр хаврын чуулганаар, улсын хурлын хаврын чуулганаар аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 90%-ийг нь буцаан олгох тухай хуулийн төслийг бол өргөн барьсан байж байгаа. За хуулийн төсөл бол засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. За аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90%-ийг хүртэл буцааж олгоно гэсэн. За үүнд бол 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн төлсөн татврыг бол бид нэр 90% буцааж олгоно гэсэн ийм санал бол явж байгаа. За шалгуур хэдэн үзүүлэлтүүд тавьсан. Энэ дээр бол хугацаанд тайлангаа гаргасан байх ёстой. Татвраа хугацаанд төлсөн байх ёстой. За Монгол улсад байнга байрладаг татвар төлөгч байх ёстой гэх мэт шаардлагууд бол бас нэг талаасаа тавигдана. За энэ буцаан олголтод бол жижиг дунд бизнес бол ерөнхийдөө хамаагдана гэж байгаа. Татвар төлөгч байсныхаа төлөө урамшуулалт авдаг тогтолцоон чилжиж, бизнесээ дөнгөж эхэлж байгаа байгууллагууд татварын дарамтаас айхгүйгээр хөдөлмөрлөх боломжийг шинэ хуулиар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэрвээ хууль батлагдаж хэрэгжээд эхэлвэл олон жил орлого зарлага нь тэнцүүхэн явж ирсэн олон иргэд байгууллага хөл дээрээ зогсох боломжтой болно гэж бизнес эрхлэгчид ярьж байлаа.
Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах Rail Bus үйлчилгээнд нэвтэрснээс хойш 4 сарын хугацаанд 220 сая төгрөгийн алдагдлад оржээ. Тиймээс Улаанбаатар Төмөр зам толгойд амгалан чиглэлийн үйлчилгээг зогсоож Улаанбаатар дархан чиглэлд явуулахаар шийдвэрлэжээ. Гуравзугаад хүний багтаамжтай Rail Bus алдагдалд орсон шалтгаан нь иргэдэд үйлчлэх давтамж нь бага. Дээр нь өдөрт ердөө 5-аас 10 хүнд үйлчилдэг байсантай холбоотой гэж Улаанбаатар Төмөр замынхан тайлбарлаж байна. Иймээс энэ сарын 1-ээс эхлэн толгойд амгалан чиглэлд үйлчилгээ болжээ. Шинэ маршрут болох Улаанбаатар дархан чиглэлд явснаар хэдий хэмжээний ашиг өгөх талаар тооцоо судалгаа хийгээгүй байна. Гэхдээ нийслэлд үйлчилж байснаас дээрдэн гэж үзэж байгаа юм а. Энэ туршилтын айл маань өөрөөсөө одоо тэр гүйлт одоо даацыг одоо шалгах зорилттой туршилтаар өнөө хэсэгт явж байна. Энэ Түнцэн автобус нь өөрөө болохоор 136 хүний судалтай 380 зорчигч одоо зорчих боломжтой. Тэгээ өнөөдөр одоо даац пункт яхад өнөө хэсэгт аялж байна. Ер нь одоо 10 сарын 20-наас эхлээд Улаанбаатар дахны чиглэлд одоо аялж эхэлнэ. Rail Bus-аар нийслэлийн иргэдэд үйлчлэх цаг хугацаа нөхцөл боломж нь хангалттай бүрдээгүй байсан байна. Учир нь нэг төмөр замаар өдөрт 3-аас дээш удаа зарчвал төмөр замаар гарах тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад учруулахаар байжээ. Гэхдээ инглигээд нийслэлчүүд Rail Bus-аар дахин үйлчлүүлэхгүй гэсэн үг биш. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар төмөр зам, зам тээврийн яамтай хамтран хос төмөр замтай болохоор зорж байгаа юм байна. Нөгшөө төмөр замын салаа төмөр замыг амгалангаас толгойт руу тавих асуудал нэлээд эрчтэй явагдаж байгаа. Энэ нь бол эхний ээлжинд бол толгойтоос нэгдүгээр хороол руу болоо салаа төмөр зам ороод ирсэн. Хэрвээ цаашдаа сайн ярьж чадвал бол одоо цахилгаан галт тэргүүдийг бий болгох явдаг ийм байдал руу орчвол алдагдал гэдэг юм бол хамаагүй багасах алдагдaltaгүй ашигтай болох ийм үйлчлэгээ бол Rail Bus нийслэл метротой болох эхлэл гэж хотын удирдлагууд үзэж байсан. Иймээс эх жилээс эхлэн Rail Bus-ыг үйлчилгээнд дахин нэвтрүүлэх ажлыг хийх юм байна. 2016 он гэхэд 3-аас 4 Rail Bus толгойтоос амгалан чиглэлд иргэдэд үйлчилгээгээр тооцоолжээ. Монгол улсын эдийн засаг өсөж байгаа ч айл бүрийн гэртийн өсөлт нөлөөлөхгүй байгааг судлаач тэлдэг. Чухам юунаас болж байгаа гэдэг дээр олон янзын онош тогтоож шийдвэр гаргадагч тэр бүр оновчтой болдоггүй. Тиймээс засгийн газар Азийн хөгжлийн банкны хүртээмжтэй өсөлт төслөөр дамжуулан судалгаа хийлгэж байна. Эхний ээлжинд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийлгэж байгаа юм байна. 22 настай анх зяа сургуулаа төгсснөөс хойш ажил хийж үзээгүй. Өнгөрсөн жил анхны хүүхдээ төрүүлснээс хойш ах トゥ садан төрөл найз нөхдөсөө ажил ирж хайсан боловч үр дүнгээ өгөөгүй гэж ярьлаа. Харин тэр өнөөдөр хүртээмжтэй өсөлт төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтанд суужээ. Энэ бол ажилгүй хүмүүс хэрхэн ажилтаа болох вэ гэсэн анхан шатны мэдлэг олгох сургалт юм байна. Улсын байгууллагт л ажилд орохыг хүсэж байна да. Яагаад гэвэл улсын байгууллага чинь нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал төлнө. Тэгээ хувийн байгууллага төвийн хвшилд орлоо гэж бодоход одоо нийгмийн даатгал төлдөгч газраагаа төлгөөрч газраагаа тэр талаараа Хувийн байгууллагууд нийгмийн даатгалыг нь төлдөггүй гэхээр яг л анх зээгийн чихэнд хүрсэн шиг ажил хайж байгаа олон залуус сонсогдчихэ. Ажил олгож байгаагаа хаана нь болж байгаа мэтэр төсөөлөн ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр хүний хөдөлмөрийг сорж байгаа бүлэглэл байгааг ч үгүйсгэсэнгүй. Энэ мэтэр ажил олгогч яагаад ажил хайж байгаа хүмүүсээ үргээгээд байдаг? Ажил хайгч нь яагаад тогтвортой сайн ажиллах учраа олохгүй байгаа зэргийг судалж басчгүй цөөн хүнд мэдээлэл өгчээ. Ажил хайгч, ажил олгогч, хөдөлмөрийн бирж гэсэн 3 гол оролцсон тоглогчтой гурвуулантай хамтарч ажиллаад тус бүрээс нь гол тулгарч байгаа бэрхшээл ер нь нөгөө хоёроос ямар зүйлийг хүсэж байгаа тэрийг гаргаж ирээд тэгээд бол цаашдаа ирэх жилүүдэд гарах бодлогын шинжтэй хуулиудад бол зөвлөмж гаргах ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Оны эхний 9-р сарын байдлаар 78 мянган иргэн хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн байна. Харин 859 ажлын байр өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй байна. 78 мянган иргэнээс 859 ажлын байранд тохирохгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн гол тоглогч болох хөдөлмөрийн биржигч мөн энэ судалгаанд хамруулж цаашид ажиллах бодлогоо тодорхойлоход нь зөвлөгөө өгч байна. 20 гаруй жил тасралтгүй парламентод сонгогдсон улсын хурлын гишүүн Лүндэ Жандсан өөрийн улс төрийн туршлага, мэдлэг чадвар дээрээ суйрлан бичсэн Монгол улс дахь төрийн эрх мэдлийн хуваарлалт номныхоо нээлтийг өнөөдөр хийлээ. Энэ ном бол олон жилийн турш арчлалыг хөгжүүлэхээр зүтгэж, зөв шийдлийг олсон улс орнуудын туршлага, шийдлийг өөрийн улс орныхтой харьцуулсан шинжлэх ухааны судалгаа шинжилгээний бүтээл болсон гэж их сурвалжууд тэмдэглэж байгаа юм а.
Эрх мэдлийн хуваарлалт гэдэг бол хүн төрөлхтний үүссэн цагаас хойш зөв шийдлийг нь эрэлхийлж байгаа асуудал. Өрөндийн улс орнууд энэхүү эрх мэдлийнхээ хуваарлтыг зөв хийж чадсныхаа хүчинд өнөөдөр хүн ордон жаргалтай хөгжил дэвшил нь хурдцтай байна. Тиймээс төрийн эрх мэдлийн хуваарлтыг сэтгэлийн хурал эсвэл улс төрийн талцлаар хийдэггүй. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой асуудал гэж номын зохиогч хэлж байна. Эрх мэдэл буруу хуваарлагдвал ардчлалын үнэт зүйлс үүсгэх. Тэгээ ардчлалыг айгүй бол сөргөөр харах ийм бас аюул байдаг учраас бид энийг хэцүү болгосноор ардчлалыг зөв тордож ургуулж цэцгэлүүлэх шаардлагатай байгаа. Ийм учраас одоогийн өнөөдрийн өрөндийн гол баримталж байгаа бараг 70-80% нь бол тэр зөвшөлтслийн ардчлал дээр нэлээд их тулгуурлаж байна. Манайх энд хүрч чадахгүй байна. 10 жилийн өмнө зохиогч төрийн эрх мэдлийн хуваарлалт номын анхны хувилбарыг хэвлүүлж энэ сэдвээр докторийн зэрэг хамгаалж байжээ. Өнөөдөр нөхцөл байдал 10 жилийн өмнөхөөс өөр болсон төдийгүй энэ хугацаанд улс төрд хоримтлуулсан туршлагаа ашиглан бичсэн нь номын үн цэнийг илүү их болгосон гэж судлаачид хэлж байлаа. Монголд бол төрийн эрх мэдлийн хуваарлалт жинхэнэ онлын хувьд биш үйлдэл дээр хэрэглэхэд гол онлын үндэс болж өгсөн. Тухайлбал Монгол улсын үндсэн хуулийг боловсруулах үзэл баримталд бол манай Лундажин цэнгийн энэ үзэл бодол бол гүн гүнзгий нэвтэрсэн. Өнөөдрийн хууль зүйн шинжлэх ухаанд өрнөдийн болон дорн дахны орнуудын эрдэмтэд судлаачдын дэвшүүлэн тавьж байгаа шинжиг хандлагын үүднээс өөрийнхөө засвар нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Манай хууль эрдэмт судлаачдын хэлж байгаагаар үзэж байгаагаар энэ төрийн сойрхолд нэр дэвших, төрийн сойрхол хүртэх бүтээл болжээ гэж ийм ярьж байгаа тийм сэтгэлээ хэлж байгаа юм шүү. Монгол улс дахь төрийн эрх мэдлийн хуваарлалт номын бүлэг тус бүрт эрх мэдэл хэрэгжүүлэгч институтын онлын үндэс түүхэн уламжлал шинжилэл хоорондын хөгжлийн чиг хандлагыг задлан бичсэн нь судлаачид улс төрчид багш оюутнуудын чухал гарын авлага болох дөрвтэй бүтээл болжээ гэж их сурвалжууд дүгнэж байлаа. Өнөөдрийн хооронд өрнөсөн онцлог үйл явдын мэдээлэлээс танилцууллаа. Үргэлжлүүлэн та бүхэн хилийн чандад өрнөж байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулно. Баруун Африкийн орнуудад тархаад байгаа Эбола вирусын тархалтыг зогсоох асуудал Нэгдсэн үндэсний байгууллагын түвшинд яригдж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын Эбола вирусын тархалтыг тэмцэх төвийн удирдлага дэлхийн нийт Эбола вирусыг зогсоох төлөвлөгөө гаргахгүй бол 12 дугаар сарын 1 гэхэд тооцоолшгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүйг анхааруулж байна. Мөн Эболагийн тархалт дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж Африкийн орнуудад хүнсний хямралыг улам дэлж болзошгүй байна гэсэн асуудлыг Баруун Африкийн төлөөлөгчид аюулгүй зөвлөлийн хуралдаанаар оруулжээ. Эбола вирустэй тэмцэх ажлыг ахалж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжилтэн Антони Бамбури хэрвээ энэ хөнөөлт вирусын тархалтыг ойрын хугацаанд зогсоохгүй бол дэлхийн нийт гамшигтай нүүр тулж болзошгүй байгааг аюулгүй зөвлөлд анхаарууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр гаргасан мэдээгээр Баруун Африкт 2 сарын дотор 7 хоног тутамд Эбола вирусын 10,000 шин тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгааг мэдээлсэн юм а. За Баруун Африкийн орнууд энэхүү хөнөөлт вирус тархсан бүс нутагт олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжийг зогсолтгүй үзүүлэх нь чухал, мөн аюулгүй зөвлөл энэ асуудал дээр шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Өнөөдрийн байдлаар 4400 гаруй хүн Эбола вирусын улмаас амиа алдсан байна. За Эбола вирусын тархалт Баруун Африкаас хальж өнөөдөр хүнээс хүнд халдсан тохиолдол Америкийн нэгдсэн улс болон Испани улсад бүртгэгдээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун газын зур усыг сэргээн босгоход Нэгдсэн үндэсний байгууллагаас тусламж дэмжлэг үзүүлэх амлалаа. Тэрээр өнгөрсөн 8 дугаар сард Хамас бүлэглэл Израилийн хооронд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш анх удаа буюу өчигдөр газын зур уст очиж эрх баригчтай уулзалт хийсэн юм а. Мөн зэвсэг тэмцлийн үед орон гэрээ алдсан палестинчуудын толгой хоргодож байгаа түр амьдрах байруудаар зочилж иргэдийн санаа бодлыг сонссон байна. Мөн Израиль улс газын зур уст барилгын бараа материал оруулахыг зөвшөөрсөн болохыг Бан Ки Мун мэдэгджээ.
Гэхдээ Палестины иргэд Бан Ки Муны зочилсон Нэгдсэн үндэсний байгууллагын байрны гадаа жагсаал зохион байгуулж Нэгдсэн үндэсний байгууллагыг шүүмжиллээ. Өөрөөр хэлбэл Нэгдсэн үндэсний байгууллага Израилийн халдлагыг зогсооход хойрог хандаж Палестины ард түмэнд их хэмжээний гар цохрол учрахад хүргэсэн гэж мэдэгдэж байна. За түүнчлэн Бан Ки Муны энэ айлчлал хэтэрхий оройтсон гэж Палестины зарим иргэд үзжээ. За Израиль Хамасын 50 хоногийн турш хийсэн зэвсэгт тэмцэлд Палестины 2100 гаруй хүн амиа алдан 18000 гаруй айлын орон гэр сүйдсэн юм а. Мөн 54000 гаруй хүн өнөөдөр сургууль цэцэрлэгийн байранд хоног төөрүүлж байна. Бээжингээс Хонконгод ардчилсан шинжилт хийхэд гаргаж байгаа шийдвэрүүдийг цуцлуулах зорилготой ардчлалын төлөх оюутан залуучуудын тэмцэл 3 дахь 7 хоногт шилжээд байна. Гэвч 50 замаар өрнөж байсан чагсаал өнөөдөр хүчирхийллийн шатанд шилжиж цагдаа болон чагсагч нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэхүү мөргөлдөөнөөр хүн амьсаа алсан тохиолдол гараагүй, харин цагдаагийн 4 офицер гэмтэж 40 гаруй хүнийг эмх замбраагүй байдал үүсгэсэн хэрэгээр баривчлан саадуулжээ. Энэхүү мөргөлдөөнийг намжаах мөн хотын захиргааны байрны гаднаас ардчлалыг дэмжигчдийг холдуулах зорилгоор өнөөдөр өглөө Хонконгийн цагдаагийн газар олон зуун бие бүрэлдэхүүнээ дайчлан гаргасан байна. Цагдаа хүчнийхэн уурсаж бухимдсан жагсагчдыг тараах, за тэдний босгосон хаалт хоргийг сэтлэхэд нулимс асгаруулагч хий болон даралттай ус зэргийг ашиглаж байна. За энэ нь жагсагчид эсэргүүцлийн талбараа тэлж хотын захиргааны байрны гадна газар доогуур хонглыг хааснаас үүдэлтэй хариу арга хэмжээ юм а. Хонконгийн цагдаагийн газар жагсагчид олон нийтийн жагсаал цуглааны дүрм журмыг зөвчөж байгаа учраас за тэднийг хүчээр тараахаас өөр аргагүй байна гэдгээ мэдэгдээд байна. За энэхүү мөргөлдөөний үеэр хатуу биетээр цагдаа нарын эсрэг хүч хэрэглэхийг завдсан 37 эрэгтэй 8 эмэгтэйг баривчлан саатуулжээ. Мөн цагдаагийн 4 офицер энэхүү мөргөлдөөний үеэр гэмтэж бэртсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама дэлхийн 20 гаруй орны батлан хамгаалах салбарын удирдлагууд за Ирак, Сирь дэх лалын ус бүлэглэлийн эсрэг өргөн бүрэлдэхүүн байгаа гэдгээ харуулах үүднээс Мэрилендийн Эндрю агаарын баазад уулзалт хийлээ. За энэхүү уулзалтын үеэр Барак Обама дэлхийн 60 гаруй орн лалын ус бүлэглэлтэд тэмцэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг мэдгдсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт лалын ус бүлэглэлийн эсрэг байгааг цагаан орны тэргүүн онцолжээ. Түүнчлэн лалын ус бүлэглэлийг дарахын тулд дэлхийн нийт байгаа бүх хүчин чадлаа дайчлах нь чухал гэдгийг Барак Обама тэмдэглэсэн байна. Энэ хооронд Сирд Кобани хотыг эзэлж авахын төлөө лалын ус бүлэглэл үйл ажиллагаагаа эрчимжүүллээ. За Курдийн зэвсэгт хүчнийхэн Турктэй хил залгаа Сирийн Кобани хотыг лалын ус бүлэглэлд алдахгүй тулд бараг сар орчим хугацаанд тэмцэж байгаа юм а. Орос улбаны улсын төрийн мэдлийн Газпром компани Владивостокт шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулахад Японы компаниудтай хамтрах төслөөс нэрээ татаж магадгүй гэдгийг мэдгдсэн байна. Газпром компани Сахалин, Зүүн Сибирээс Япон, Аз намхан далайн орнуудад байгалийн хийн экспортлох үйлдвэрийг бүтээн босгохоор төлөвлөж байсан юм а. Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер Газпром Владивостокт шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулах төслийг Хятад руу байгалийн хийн экспортлох хоолой тавих төслөөр солих асуудлыг ярилцгаар бэлтгэж байгаа тухай мэдээлж байна. За өнгөрсөн 5 дугаар сард Оросын холбооны улс Хятадд 30 жилийн турш Зүүн Сибирээс байгалийн хийн нийлүүлэхээр тохирч хийн хоолой тавих ажлыг эхлүүлээд байгаа юм а. Газпромын дээрх байр суурь Зүүн Сибирийн байгалийн хийн экспортод Хятадыг тэргүүн игнэнд тавих зорилтыг нь харуулсан алхмаа гэж зарим шинжээчид дүгнсэн байна. Мөн зарим ажиглагчид Оросын холбооны улс Владивостокын төслөөс гарснаар Япон, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Одоо уцаг өрчний хүрээлэнгээс ирүүлсэн цагаагаар мэдээ хүлээн авах нь.
Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Узай та бүхэнд хөтлөн хүргэлээ. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.